Би тань руу хараа яаж чад миний зүүнтлийн нүүд ингээд татаж магадгүй. Миний ч гэсэн. Нөө ядарсан чинь нэгтлийн нүүд ингээд татаад энэ маань ингээд өөр ирэхгүй ингээд байгаа байхгүй. Бас айгу ядарсан байгаа. Зөв. За ирэх гин явц юм байна тий. Оо за. Таны нөхөр болон та хоёрын анхны одоо танилцсанаас ахвалаад өнөөдөр хүртэлх энэ хугацаанд хичнээн жил болсон ямар анх яаж танилцж байсан гэх мэтлийн түүхүүдийг сонсмаар. Анх би нэг 6 дугаар ангид байхдаа ганаатай танилцж исэн. Манай хамаатны охин хоёлоо гоё гарч волейбол тоглоод манай найз нар тоглож байгаа гэд. Тэгээд очиход яг ганаа нөгөө волейбол тоглож байхад нь анх харж исэн аахгүй юу. Тэгэхэд одоо 12 3 тал хийсэн. Дээр үед нөгөө пианор гээл байдаг гэсэн шүү дээ. Бидний үед чинь пианорууд гээл бүлгийн ажил, бүлгмийн ажил гэх. Тэгэхээр нөгөө манай аймагт ингээд пианоруудын штаб гэдэг бүх одоо сургууль дээр байгаа бүлгмүүдийг удирддаг пианор штаб гэдэг тэрний дарга нь ган төмөр байсан. Тэгээд нөхөр тэгэхээр ч одоо нэлээд тийм онд сурдаг. Тэгэл олимпиадад дандаа орж идэг. Тэгэл одоо бидний одоо number 1 нэг хүү байгаад тийм шүү дээ. Тэгэл байсан. Тэгэхээр эмэгтэй хүүхд юм чинь тийм ган төмөр гэдэг тийм хүүхд байдаг гэсэн гэл ингээд сонсч ирсэн болохоор нөгөө охин надад танилцуулангууд ийм хүү байд юм уу гэд харж илаа. Тэгэхээр одоо бодох нь айгу өндөр их цагаан арьстай хүүхдээсэн. Тэгж л анх танилцсан. Тэгэл тэрний дараахан нөгөө хүүхдүүд чинь үерхий гэл нэг нэгэндээ ханддаг штэ. Тэгэл таарч мархараа жоохон ингээл ичинг өрдөг ч юм уу. Ингээл тийм байдалтай явж ийсэн нэг өвөл одоо дараа өвлөн гэхүүтээ бит хоёр яг үерхэж эхэлчихсэн байхгүй. Ганаа нэг найрамдалд амарсан. Өвлийн нэг ээлжээр амраад тэг яг найрамдалд амарч байхдаа илүү ингээд шийдвэр гаргасан гэж өөрөө хэлээд байгаа байхгүй. Би яг ингээд найрамдалд амархаар хүүхдүүд нэг баахан үерхэл нөхөрлөл хайр дурлал яриад гоё юм болдог шүү дээ. Тэр нөө тийнейжер нас байсан болохоор. Тэгээ тэр үедээ илүү би яг тэр охинд илүү хайртай юм байна. Очоод яг буцаж очоод яг ингээд үерхийгээд бодоод нэлээд тийм одоо 40 хоног бараг амардаг гэсэн байхгүй. Тэгэхээр тэр үедээ шийдээд ирээд надад захиа өгч бас л нөгөө охин байна захиа авчирч өгөөд тэгэл би мэдээч нөгөө мэддэг байсан нөгөө одтой тэгэл ирчихсэн. Тэгэхээр одоо бит хоёр чинь бараг 51 настай гэхээр 38 жил одоо хосууд гэхүү одоо үерхэж гисэн миний найз залуу байгаад тэгэл тэрний одоо завшаанаар гэхүү эрт гэрэлсэн болов гэд бододдаг. Хоёр харьцангуй эрт 23 таада одоо анхны охин маань төрөөд тэгээ 24 настай 24 хүрээгүй л ахта 97 оны яг 1 сард өвлийн амралтаа дайралтуулаад ганаа нөгөө Японд сурч исэн болохоор ирээд хурмаа ижсэн. Тэр одоо бит хоёрын хувьд бол тэр хоорондоо 4 хүүхэд төрүүлж өсгсөн байна. Тэгээд бас 2 дахь охин маань гэрэлсэн. Тэгээд хөөрхөн зээ охинтой болоод 2 настай тийм зээ охинтой өнөр өтгөн л болж байна да. Тийм түүх байна бит хоёрын хувьд бол 38 жил гэхээр чи хүмүүс ингэж яриад байдаг. Эхний нэг 5-7 жилдээ нэг тэгдэг, 10 жил болоод тэгдэг шүү, 15 жил болоод тэгдэг шүү. Яг та хоёрын амьдрал дээр тийм криз гэдэг үед гарч исэн болов уу? Мэдээж амьдрал юм чи ингээл яг миний хүслээр ч юм уу те ганагийн хүслээр байна гэж байхгүй. Бит хоёрын хувьд бол ингээд нэг тийм жоохносоо бие хайрлаад тасаад анх уулзсан тэр нэг дүр төрх ч юм уу те тэр респект хүндлэл одоо төсөөлөл зан чанар нэх өөрчлөгдөөгүй талтай. Одоо бит хоёр ч ингээл нас явсан ч гэсэн ингээд үе үе ботхоор би яг ганаг тэр хүүхэд байхдаа юу мөрөдчихсэн бит хоёр яг юу ярьдаг байсан тэр зарчим мөрөөдлөөс нэг ухраагүй байгаад нь бас талархаад байгаа байхгүй. Тийм болохоор харьцангуй ингээл одоо тэгмээр байна тэгсэнгүү гэл нэг зөрчилдөх нь их бага байсан юм уу
эсвэл их busy амьдарсан байж магадгүй бит хоёр зав бахта. Би жоохон илүү их залуу байхдаа тийм өөрөө л тэгж бодоод байгаа юм. Гэхдээ нөгөө яг нөхөртөө ингээл учиргүй уурлаад тийм нэг хүүхнүүд нэг юм хоёр төрөл байгаад тах шиг байна. Нэг хэсэг нь болохоор нэг айгүй юм ил нээлттэй хүмүүс гэдэг чинь тий. Одоо би тиймэр байна, чи тэгсэн байна гэж ингээл хамаг юмаа ингээл шууд хэлээд би бол нэг нэлээд тийм эрх өссөн манайх 6 хүүхэдтэй айлхгүй юу. Тэгээ 3 охин, 3 хүүтэй. Тэгээ миний одоо дээтэл ах маань байгаа. Тэгээ хоёр дахь нь би охин. Тэгээд 3 дахь, 4 дахь хоёр хүүхэд маань хоёлаа эрэгтэй дүүнэр байсан. Тэгээ би нэг 10 настай байхдаа анх охин дүүтэй болж ирсэн байхгүй юу. Тэгээ тэр хүртэл нэлээ юм одоо гэр дотроо нэг гүнж царайлаад ялангуяа аав айгүйх юм намайг хайрлаж өсгсөн болохоор тийм нэг эр хүнээс нэг тийм хайр ч юм уу хүндэтгэл байж ивэл нэг хаашлаад байх тийм дадал байхгүй. Тэгээ ганаа ч гэсэн азтай зөөлхөн тийм зөрчилдөд байх сэдв их багтаа тийм хосууд байсан гэж одоо дүгндэг. Одоо хүүхдүүдээ өсгөж байхдаа ч гэсэн ингээ анзаарч байгаа байхгүй. Хүүхэд өсгөхөд бас ингээл бөөнл гоё түүхүүд гарч ирдэг штеп. Одоо анх сургуульд ороход нь тэгж хичээл давтуулах гэж ингэж асуудлууд үүсэж илаа энтер гэж яригадад байдаг юм. Тэгэхэд бит хоёр бас залуу байхдаа нөгөө эхний 3 хүүхдэд төрүүлсэн штеп. Ер нь бол 23 та 26 та тэгээд хүү маань намайг яг 31 настай төрж ирсэн байхгүй. Тэгэхээр тэр 3 дээр болохоор яаж өсгөөж байгаа баг мэдэхгүй ингээл маш идэвхтэй амьдарч исэн. Энэ амьдралыг босгох тий хүн болох тэр бүх нөгөө амьдралын busy байдлаасаа болол ингээл азар ингээл айгу өсгцэн. Тэгэхээр хүүхдүүдээ ч гэсэн их загинж байгаагүй. Одоо миний хувьд бол ингээл хүмүүс ярьж л байдгээс та даалгавар хэлэх гээл алаан болж ийн гээл ярихаар бит хоёр нэг жоохон инээлтэд тэгтээ. Хоёлаа ер нь азтаач гэхөө нэг тийм аав ээж байжтэй гэд. Тэгээд 4 дахь охин болохоор нөгөө ахаасаа 10 дүү байхгүй юу? Манай баг охин л нэлээд нөгөө 40 гараад төрүүлсэн. Тэгээ баг охин дээрээ нэлээд хариуцлагатай бай гэж хоёулаастаа айгу хичээсэн. Бас 2 дахь охин маань төрсний дараахан ганаа яг ус дөрөөс завсарлага авсан байхгүй юу? Тэгээд илүү нөгөө охиноо кэр хийгээд надаас илүүтэй ингээд цаг зарцуулж охинтойгоо их ойрхон тоглож ингэж ном уншиж бас одоо боловсролын сайд байхдаа хүүхдтэй хэрхэн ажиллах вэ гэл хүн бас ингээд суралцсан байгаа шүү дээ. Тэр бүх нөгөө зүйлсээ бас охин дээрээ ингээд ажиглаад хараад бас хамт өсгөлдсөн гэж би боддог. Асуудлыг хөндөж тавих нь ихэнхдээ эхнэрүүд байдаг байх гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр би бас тийм нэг альва зөвлөлт нэг тийм анаагчтай би нэг хүнийг нэг шүүдэггүй. Ер нь бол хүнийг байгаагаар нь илүү хүлээж аваад харьцаад амьдраад сурцсан л хүн юмудаа л гэж бодоод байна. Тэгэхээр мэдээж ингээд тунихрах одоо ингэхгүй яасан болтоо гэд бодох үед гардаг ч гэсэн нэг тийм ярилцах зав гардаггүй юм уу хэр тийм нэг тутаа суугаад тэрийг ингээл нэг шүүгээл шүнжлээл ярилцаад байсан айгу баг байдаг. Тэгэхээр энэ бас одоо тухайн үедээ бол ингээл янз бүр л одоо бодож илэн шүү дээ залуу байхдаа. Би бол ер нь дуугаа хураачдаг. Ууралцсан байгаа нь тэр. Тэгэл манай үнч мэднэ. За ааштай байгаа юм байна, ууралцсан байгаа юм байна гэл тэгэл нэг жоохон ингээл удахгүй тэгэл хоёлаа хэвэн байдалтай орчиж байгаа. Тэгэхээр тэр дуугаа байгаа л нэг цаг маг болоход баг хоёлоо буцаал нөгөө хуучин байдалтай ойлголцоо. Заримдаа тэр асуудлаа ярина. Заримдаа нэх одоо бараг тэгэл ийм их зүйл туулчаад нэгээ ингээл ингэснүү гэж нэг шүүгээд байх тийм шаардлахгүй талдаа л хайрлаж энэ да хэр нь бол завгүй байгааг нь ойлгож байна. Зөвхөн өөрийнхөө төлөө бид нар амьдраагүй шүү дээ. Тэгэхээр түмэн олонны төлөөж амьдрах, ажиллах тэр үеийг нь ойлгох хэрэгтэй л гэж би бодож байгаа байхгүй юу. Зөвхөн ингээл хүн нэг хувь хүнийхээ хувьд амьдраад байгаа биш шүү дээ. Ялангуяа бидний үеийнхэн бол нэлээ нөгөө 90 онд яг нөгөө арчсан олсгол гараад
картын бараанд ороод тий. Бид хоёр 91 онд 10 жилээ төгсөжсэн байхгүй. Тэгээ 92 онд ганаа яг 19 настай одоо Япон руу явж их сургуульд сурж исэн. Тэгэл найз залуу маань хол газар сурж гээ. Тэгэл хаяадаа л хоёлаа нөгөө зуны амралт, таврын ойлрол гээл 2 удаа амрах үедээ одоо тэгж зөрчилтөөсөө илүүтэй одоо тэр цаг хугацаанд ашигладаг байсан тийм болохоор бас тэр төрлийн жижиг сажиг проблемыг нэг тийм туулаагүй. Би бас эмэгтэй хүний хувьд азтал гэж одоо тийм нөгөө стрессч нөгөө найз залуудаа тонирхдаг насан дээрээ ихтэй хол байгаад тэгээд дараа нь би Японд руу төгсөөд очисон ч гэсэн тэр гоё улс оронд амьдарч байгаа хүмүүсээс суралцах тий бүх зүйл ингээд шинэ байсан болохоор дандаа л ийм адал явдал урдах амьдралтайгаа илүү нүүр тулаад илүү ярилцаад тэгээд амьдраадсэн болов гэж бодоод байна. Түүнээс нэг юм бит хоёр тулдаад гисэн юм бол байхгүй. Нэг юм лаки байсан гэх азтай байсан байх гэж би дандаа талархдаг. Ер нь л энэ тал дээр. Ер нь нэг завтаа болохоор маргаа үсчих гээл гэдэг чинь завтаа болохоор магадгүй нэг хэрүүл маргаа үсэх магадaltaй. Завтаа бол гомдол төрөх ургуулan бодох те одоо ингээл зөндөө цаг зав үсгээл тэгсэн болоо ингэсэн болоо ч гэдэг. Бас тэр хүний яг гэр бүл байна гэхээр одоо яг тэр одоо ирэх сайн тал ч юм уу муу тал шүүмж одоо хүмүүсийн илүү анхаарал төртөх хил амд орох магадлал өндөр те ямар зүйлүүдэд нүр тулт юм бол ер нь бол айгу гоё нөгөө ярих юм өргөн агуулгатай сэдв асуугаад байна. Гэхдээ хүмүүс ингээд энэ сэдвийг нэг ярьдаггүй шүү дээ. Ялангуяа манай нөхрийг бол ингээд хүмүүс ерөнхийдөө ингээд нэг олон удаа парламентод суусан тэгээ залуухан одоо ус төрч гэдгээр нь одоо дэмжижсэн хүмүүс нь ч юм уу те намынхан нь ч юм уу ингээд мэдээд байгаа байхгүй юу. Гэхдээ намайг нэг мэддэг хүн байдгүй. Тийм бах те. Яг миний хүрээлийнхэн болохоор ингээл баг ингээл заримдаа бүр гомдмоор штэ ирнэ. Хүмүүс намайг одоо ингээл би бол туул гэдэг одоо эмэгтэй хүн байгаа штэ тий. Аав ээжээрээ овоглцсон. Тэгэхэд баг л ингээл энэ нөгөө ган төмрийн эхнэр туул. Одоо баг л ган төмрийн охин шиг ингээд introduction танилцуулга явсаар байгаад би бол тэр стилдээ ингээд айгу тасцсан байгаа байхгүй юу. Гэтэл яг ингээ хов хүний хувьд болохоор үгүй шүү би ч одоо ингээд ааваараа овгилдаг одоо өөрийн гэсэн өсөл мөрөөдөл карьертай тий бас л нэг эмэгтэй хүн штэ гэд ингээ бодох үед хийхтэй байдаг байхгүй юу. Тэгэхээр тэрийг нэг ингээд илэрхийлээл явдаггүй. Тэгээ миний хувьд бол харцангуй нэг юм олонний танил биш. Их мэдл гэхээсээ илүүтэй улсын хурлын гишүүн гэдэг бол ер нь ард түмнээс өгсөн итгэл найдвар хайр хүндэтгэл итгэл ахгүй юу. Тэрийг яг ингээд сэтгэлээр хариулах нь л одоо хувь хүний хариуцлага байдаг тий. Тэгэхээр тэр ирэх хэрэгжин гэдэг бол сайхан хүндэтгэлийг бид нар ингээд байнга мэдэрч идэг, талархалтай байна гэд боддог. Нөгөө талдаа нэгэнт тэр гоё зүйл ирж байгаа юм чинь тэрийг дагсан бас асуудал бэрхшээл золиос бол байх ёстой л гэж боддог. Би бол энийг бол нэг юм хэцүү байна ч гэдэм үү те ус төрч биш байсан бол илүү амар тайван сайхан амьдрах байлаа гэж юусэн их бодоод идэггүй байхгүй. Яг гэл би тэр золиосоос тэр олны одоо дургуутсал бас хайр хүндэтгэлийг яг тэнцвэртэйгээр яг хүлээж авч сурах хэрэгтэй гэж боддог. Тэгээ хүүхдүүдээ өсгөхдөө ч гэсэн хаяада би бас тийм үг хэлдэг байсан. Ер нь бол одоо манай ангийн хүүхдүүд ингэж байгаа би одоо ингэж болох юм уу ээжээ энтер гээл одоо сошиалд хэрхэн харилцах вэ ч гэдэг юм уу. Хүүхдүүд яг тийнейжер болохоор ингээл яаж тэгээ ярилцах сэдвүүд гарч ирэх үед ээж нь ойлгож байгаа. Гэхдээ миний охин бол одоо ингээ ус төрчийн гэр бүлд одоо байж байгаа болохоор бид нар бас юм жижигхэн ч гэсэн хариуцлага явж идэг. Бусад одоо хүүхдүүдийн шиг яг тийм бай гэд бүх зүйл дээр бас ингээд хүсээд байх боломж заримдаа хязгаарлагддаг. Ягаад гэвэл бид нар гэр бүлээрээ л яг аавынхаа энэ хариуцж байгаа хийж байгаа бүх зүйлд бас ингээд адилхан л хайр хшгийн ч хүртэн одоо тэр халын ч хүртэх ийм одоо хариуцлага гэхүүдээ тийм хувь тавилан ч гэхүүдээ дагалдж идэв шүү гэж ярилцаал явж ирсэн. Тэгээд 17 онд гэхээр 16 оны сонгуулиар ганаа нөгөө
тэр сонгуульд одоо 5 дахь улсын хурлын сонгуульд орж байгаа шүү дээ. Тэгээд ялагдсан. Тэгэхээр ялагдал гэдэг бол мэдээж энэ карьер хийж байгаа өөрийн гэсэн нөгөө улс төрчийн замналаар олон жил ямар ч гэсэн нэг зүйл тасцсан байж шүү дээ. Хүний амьдралын хэв маяг ч юм уу, итгэл үнэмшил одоо хийж чадах зүйлсэн ч гэсэн жоохон ингээд тэр тал руугаа ингээд төлөвшсөн байжсэн тийм насан дээрээ яг завсарлага авч байгаа нь миний хувьд бол айгүй сайхан хэрэг. Одоо би бол энийг хүсэжсэн байхгүй гоё ингээд 40 гарцсан тий хосууд нэг гоё хүүхдүүдтэй цаг зарцуулаа. Ялангуяа бага охин маань жоохон байсан. Гэгээ маань төрөөд нэг хоёрхан настай байжсэн болохоор амьдралдаа ч гэсэн бит хоёр нөгөө баланс алдсан зүйлс айгүй гараад ирсэн байсан байхгүй юу. Би бол үнэндээ нөгөө ар гэрээ амьдрал бас ингээд хаягдаад байна да гэдгийг эмэгтэй хүний хувьд бол яг 12 оны сонгуулийн үеэр би ярилцдаг гэсэн байхгүй нөхөртөөгөө. Тэгээд нэг өдөр нөгөө сонгуулийн нөгөө кампайн эхэлсэн байх үед нэлээд ядраад хоёлаа нэг л удаа салхинд гараад нэг голын хажууд ингээ юм яриа сууж байхгүй юу. Одоо тэр л санаанд орчлоо. 12 оны одоо сонгуулийн кампайн эхэлсэн тэр 6 сарын л одоо дундуур юм шиг байна. Тэгэл хоёлаа хэрвээ одоо ингээд завсарлах ерөнхийдөө төлөвлөгөөтэй байгаа энэ төр гэд ингээд надтай бол тэгж яриад байгаа байхгүй. Тэгэл би тэгээ бодцсон. Тэрнийг ач холбогдлохгүй би ингээд ажил дээрээ төвлөрөөл сонгуулийн штаб интерлөө нэг санаа тавихгүй би нэг одоо манай найз нар бол тэр үед бол мэдхгүй одоо миний яриаг сонсчоод нэрээ тийм байжтэй гэж бодвол баг гомдох байх. Тэгээ би бол нэг тийм хүлээлттэй тэр сонгуульд одоо нөхөр маань оролцож байгаа үед нэг тийм одоо хүн ингээл амар ялах хэвээр гэл ингээл чармаадаг шүү дээ. Ингээл одоо кэр хийгээл хоол унд нь ядарч гин одоо маргааш юм ярилцлага юм олзалт гэл нэг тийхгүй ингээд кампайн хийгээд яваад байгаа байхгүй. Тэгээд очиод хоёлаа ингээ ярилцаа сууж исэн чинь одоо бид нар ингээд ялах хэрэгтэй. Манай нам ялах хэвээр гэхээр нь би окей гэл ингээл бас нөгөө өөрөө тэрийг хүсэж байгаа шүү дээ. Тэгээд ардчилсан нам ялаасаа гэж одоо би бол чин сэтгэлээсээ хүсдэг одоо хүн шүү дээ өөрөө ус төр хийдэггүй ч гэсэн. Тэгээд хэрвээ би ялаад энэ улсын төлөө зүтгэх боломж олдвол би боловсролын сайд болно. Гэт надад хэлэхгүй. Тэгэхээр би хөөе хараа чи нөгөө энэ сонгуульд өнжин гэдтэй. Тэг юу сайд мэд болоо явж байгаа гэдгсэн чи яг нөгөө тухайн үедээ ингээ баригдаж байгаа байхгүй. Хэдий нөгөө ингээл гэр бүлтэй хүндэтгэлтэй надад ингээл жоохон буулттай ч юм уу тийм юм шиг юм филинг мэдрүүлээдсэн хэрнээ дотоод гал цог нь яг ялахыг хүсэж байна. Бүр ялахтаа ингээ би яг энэ ус орны төлөө зүтгэн гэсэн бодол байгаа нь ингээ би тэр ярианаас мэдэрчээсэн. Тэгэл яг би нөгөө сонгуулийн дүн гараад Монгол анхин дээр байж ирсэн өглөө ингээл баталгаажаал нөгөө тойргуудыг зарладаг штеп. Тэгэнгүүт за баяр хүргэе гэд нөгөө нөхөрлөгөө ярихгүй юу. Тэгсэн чинь гана тийм үү чи жинхнээсээ баярлж гин үү. Би тэгэхэд нөгөө өөрөө тэр өдөр ярьсан яриагаа бас би мартцсан байгаа байхгүй. Тэгж инээд хүрээл би яг тэр турсамжийг боддог байхгүй. Гана надад нэг удаа баригтаад би буцаад нөгөө баяр хүргэхдээ би бас дотооддоо бас л эхнэр хүний хань ээжтийнхэн бодвол надад байсан л байгаа байхгүй. Тэгээ хоёлаа би биеэ тэгж нөгөө шоолч гэхүү дээ. Тийм хоёр удаа тийм топик хийж илаа. Тэгээд дараагийн сонгуул дээр болохоор тийм тэгээд 16 оны сонгуульд ялагдангууд яг ингээд өөрчлөлт ирж штэ тийм. Тэгэхээр 40 нас гэдэг бол ингээд аливаа зүйлд яг тасцсан тийм залуу нас шиг ингээд стресстэй дэх юм алга. Одоо тэр сайд хийжсэн улсын хурлын гишүүн хийж хахад хүмүүс ч юм уу одоо найз нөхдөс эхлээл хүмүүс ер нь айгу өөр байдгийг шүү гэдэг. Яг ер нь би тэгээд ингээл нөхрийгаа ус төрөөс өнжөөл бит хоёр нөгөө манай найз нэг сургууль байгуулад тэгээд тэр сургуулийг нөгөө зөвлөхөр ажиллаад ганаа ингээд нэг гоё сургууль босгоход нь туслаад өгье гэдэг тийм ажилтаагаар ингээд тэр жилүүдтэй ингээд явсан байна. Өөрчлөлтөө хийсэн байна шүү дээ. Тэгэхээр тэр он жилүүдэд болохоор миний хувьд нөгөө түрүүнд дурддагсан те яг ингээд яагаад татгалзаад байгаа гэхээр хүүхдүүд жоохон байхад бит хоёр нөгөө эдийн засгийн хувьд ийм
бүх зүйлийг окей гэж бодож ус төрд анх орж исэн аахгүй юу. Ус төрд ороход манай хүүхдүүд жоохон байсан. Тэгээ ганаг анх гишүүн болоход манай хүү яг дөнгөж 2004 онд хүү маань төрсөн жил анх удаага яг усын хуралд сонгогдчихсэн шүү дээ. Тэгэл 3 хүүхэд маань жоохон байсан болохоор хэдий бит хоёр яг ингээд хариуцлагын хувьд аль болох улс орондоо нэмэртэй хүн байл гэж бодож исэн. Эдийн засгийн хувьд санхүүгийн хувьд би ерөнхийдөө өрхийн төсөө удирддаг. Нэмэртэй хүн л ихэнхдээ удирддаг шүү дээ. Эрүүхээрээ энэ хөгжиж байгаа хувийн сургуулиуд, хувийн цэцэрлэгүүдэд ингээд мөнгө төлөх хэрэгтэй эцэг эхчүүдийн одоо бодол байдаг тийм. Бит хоёр яг тийм бодолтой ижсэн. Гэтэл яг тэр 17 онд 16 онд юу болж ийнү гэхээр манай том охин 14 онд яг их сургуулийн оюутан болж ирсэн байхгүй юу. Тэгээд дараагийнх нь хоёр дахь охин маань яг дахиад Америк руу сургуульд яваал яг тийм ачааллууд ингэж нэмэгдэж эхэлж явах үед би яг 14 оноос хойш тэр 12 оны сонгуулийн дараа яригадаад байгаа асуудал нь бит хоёр хит одоо ингээл амьдралын баланс ингээ алтаад байгаагаа мэдчих. Хүн чинь альва зүйл ингээ тасцдаг. Эхлээл ингээл нөгөө амьдралаа баланстай авч явна гэл явж ийснэ. Олон удаа нөхөр нь усын хурал зүтгэл би төв банкнд бас эмгтээл хүн юм чинь ингээд ажиллаа хийнгээ хүн чинь бас өсөж дэвжээд карьер хүн штэ тийм. Дадлагч ажилтнаасаа ороод хэн шалгаж олоод ахиж дэвшээл яг ингээл карьер ингээл дээшлэх тусам нөгөө талаа эрүүл мэнд тэгээ хүүхдүүдийн нөгөө зарцуулах цаг энтер бас ингээд хомсдож эхэлж байгааг ээж хүн учраас би анзаараад байгаа байхгүй. Тэгээ 3 дахь асуудал нь гэвэл ерөөсөө санхүүгийн үед бит хоёр хүүхдүүдээ ингэж бүгдээрээ Америкт сурна гэж одоо бэлтээгүй л байгаа байхгүй. Яг ингээд орчлон сургуульд ч юм уу хобби сургуульд сургахтаа бол ингээл тэр мөнгийг төлж явахтаа бол ингээл сайн сургууль, сайн боловсрал хүүхдтэй хийж өгөх ёстой гэсэн тийм бодлоор амьдраад ирсэн хосууд байжгаад яг хүүхдүүд томроод Америк руу эхний хүүхэд сургуульд яваад яг эдийн засгийн хувьд Монгол гэр бүл ялангуяа бит хоёр шиг ингээд төрд олон жил ингээд зүтгэцэн амьдралын балансыг жоохон алдсан шүү дээ. Бизнес хийхгүй байна гэдэг чинь яг нэмэлт орлого олохгүй байхгүй. Пассив орлого ч юм уу нэмэлт орлогон дээрээ бит хоёр ингэж юусоо санаа тавихгүй. Тэгээ илүү л ингээл одоо тэмч сайдгийн одоо тэгэл би ч гэсэн одоо ингээл хилцийн захирлын ч гэдэм үү тийм нэг юм карьерийн хувьд ингээд өсөх тусмаа хүн чинь бас ингээд дэлхийдэг. Тэгээ тэр нь яг гэр бүлийн төсөв дээр ч юм уу хүүхдүүдийн ирээдүйдээр хүүхдүүдийн боловсрал дээр илэрч гарсан дуугуухан ч гэсэн ингээд хаалга тогшиж байгаа хгүй бүх зүйл. Тэгээ тэр үеэс эхлээд би ер нь бизнес хийх хэрэгтэй юм байна. Хүн санхүүгийн хувьд үр хүүхдийнхаа өмнө бит хоёр хариуцлага 100% өөрийгөө байсан юм байна. Яг бол Монгол хүүхдүүд ихэнх нь л гадаадд сурах хүсэж шин. Тийм биз дээ. Яг миний одоо хоёр том хүүхэд бол яг л Америкт сурах гэсэн мөрөөдөл өөрчлөл тэр мөрөөдөлт нь ч гэсэн би ингээ фоллоу хийгээл тийштэй миний охинстаа ийм сургуульд ороосаа ийм оноо аваасаа гэл нөгөө SAT-ний оноо өндөр оноо авахт нь ингээл догтлол авах гайл ингээл ярилцаал тэгэл нөгөө олон сургуульд аплайдаал нөгөө эссе бичиж яхад нь ингээд тэнцэжээсэ гэлтэй олон сургуулийн урилга ирээсэ гэл ингээл бодоод байгаа хэрнээ аав ээжүүд бэлэн биш байдаг гэдгийг л одоо яг амьдрал дээр ухаарч байгаа байхгүй. Тэгэл тухайн үедээ бол яг ихэнх хүмүүс бол ингээдэл болох штэ гэж бид нар чинь нэгтгэж бүр монголчуудыг одоо дэлхий гайхдаг гэж байгаа шүү дээ. Авж байгаа цалингаасаа илүү мөнгөөр ингээ яаж амьдраад юм бол гэдэг үстэй. Тэгэхээр бит хоёрын яг ингээд тэр өөрийнхөө яг карьер дээр авж байгаа цалин идэвхтэй тий. Тэгээд илүү цаг гаргаж ингээд ямар нэгэн бизнест ч юм уу цаг зарахгүй анхаарал тавихгүй байгаад харж амьдрал яг ингээд нүүр тулж байгаа байхгүй. Тэгээд тэр үед бас завсарласанд нь би бас азтай гэж боддог байхгүй. Бид хоёр нэг ингээд амьсгаа аваад тий. Ялангуяа нөхөр нь улс төрд байгаа үед би хэдий хүсэж байгаа ч гэсэн бизнес хийх аягүй төвөгтэй байдаг байхгүй. Бид нар ч ингээд төвний төлөө зүтгэнгээ тангараг өргөцсөн нөхрийнх нь эхнэр нь яг угаасаа бизнестэй тийм том бизнес бүтээсэн гэр бүлүүдийн хувьд бол энэ асуудал байхгүй тий. Гэтэл бит хоёр бол ингээл арай л дэндүү залуудаа ориглон хүслээрээ улс төрд орсон болохоор хүүхдүүдийнхаа бага насны амьдралыг ямар ч асуудалгүй гоё сургаал аз жаргалтай байлгаж чадандаа гэдэгтээ 100% итгэлтэй байсан ч гэсэн хүүхдүүд томроод яг гадны их сургуульд яваад ирэхээр нэлээд юм санхүүгийн асуудлууд Монгол гэр бүлд тулгардаг гэдэгтээ л яг
санал нийлсэн. Тэгээд зөвхөн энэ бол миний гэр бүлийн асуудал биш гэдгийг давхар дандаа бодож байгаа байхгүй би ч ингээл эдийн засгч хүн чинь тоол бодно те тоо үржүүлээл бодоол миний бол одоо бараг л хобби гэхүү те. Би бол нөгөө банкыг хэн шалгадаг. Одоо тухайн үед 14 арилжааны банк Монгол ангид байлаа гэхэд Монгол улсын санхүүгийн системийн 95% нь банкны актив дотор тэр мөнгө эргэжээдэг байхгүй. Тэгэхээр Монгол улсын мөнгө тэнд явж гин гэсэн. Тэр балансыг өглөө болгон ирж хараад яаж дэшээ доошоо хөдөлсөн байна те аль банкны актив пассив нь яаж хөдөлсөн байна гэдгийг ингэж анализ хийгээд хэрвээ тэрэнд ямар нэгэн эмгэг те алдаа дутагдал ингээд балансан дээрээс харагдвал тэрийг одоо эмч шиг онцлоод одоо хэн шалгагч нараа томлоод хэн шалгалтыг хийгээд тэр аудитыг сайн хийгээд тэр банкны одоо цаашдын хэвийн үйл ажиллагаанд зөвлөмж те зохицуулалт хийж өгдөг ийм ажлыг хийж байгаа шүү дээ миний хувьд. Тэгэхээр би бол яг л эдийн засгч хүний хувьд тэгж харж исэн. За бид хоёр бэлэн биш байгаатай адилхан л олон гэр бүл яг хүүхэд нь гадаадд сурах мөрөөдөлтөй болсон байдаг. Тэгээ яг эхний жилээсээ эхлээл хүүхдүүд бол яг хөө ингээд олон сургуульд тэнцээл тэтгэлэгтэй тэтгэлэггүй янз бүрийн саналууд ирдэг байхгүй юу. Тэгээд ихэнхдээ бол эхний хүүхэд дээр хүн ерэн айгуу тийм сэтгэл хөдлөл өндөртөө. Тэгээл хүүхдийнхаа нөгөө мөрөөдлийг өөрийнхөө бас мөрөөдлийг давхарт хийгээд ингээд сонголтууд хийдэг. Тэгээ манай том охин бол одоо бараг 10 гаруй сургуульд аплайдаад ихэнх сургуулиас нь урилга авч исэн. Тэгээд тэрэн дотроосоо яг нөгөө Брауны их сургууль гэдэг Ivy League-ийн 8 сургуулийн нэг штэ. Тэр одоо хэдэн зуун жилийн түүхтэй тэр 8 сургуулийг бол одоо мөрөөддгүү хүүхэд бол ховорхон л гэж бодож байна би. Тэгээд мөрөөддгүү одоо Ivy League family байхыг мөрөөддгүү ээжүүд ч бас ховор. Тэгэхээр би бол тийм одоо бодолтойгоор айгу баяр хүргээд охиноо дэмжиж тэр сонголтуудыг бол хийж исэн. Бараг аав ингээл зөндөө сануулга өгч исэн бит хоёрт заахулаан миний охин зөв сонголт хийгээрээ. Интергээл одоо аав хүний хувьд сануулж яхад бит хоёр бол туртаа энэ гоё сургуульд орох хэрэгтэй. Одоо миний дараагийн 3 хүүхэд ийм гоё сургуульд суралцах тэр босхийг даваад те энэ сургуулийг төгсөж чадаад те би Ivy League маам байж чадна гэсэн тийм итгэл бас ховор ихгүй. Тэгээд би ч гэсэн ээж хүний хувьд охиныхаа мөрөөдлийг биелээсэй гэж сонголт хийж исэн. Тэгэл тэр эхний 2 жил өнгөрлөө 3 дахь жилээс дүүн одоо оюутан болох гал ингээл яригдах үед яг 2 дахь хүүхэд дээр илүү хариуцлагатай сонголтууд хийгээл олон зүйл ботоол тий. За одоо юугаач зарж одоо тэгэл шийдэн штэ тий. Ингээл бидний яг Монгол цуснд байгаа л нэг одоо 50-50%-тай. Нэг бодлын зөв, нэг бодлын жоохон тийм гинтийн шийдвэрүүд, гинтийн одоо өрхийн төсөө шийддэг. Тийм юу бит хоёр яг туулаад явж исэн онцлог тахгүй. Тэгээ би яг тэр үедээ л завсарлага авангууд одоо л яг улс төрд байхгүй юм чинь одоо бизнес хийх ч юм уу тий. Би ч гэсэн өөрөө нэг ингээ гоё бизнес хийхэд юу юм эрхчлөлттэй юм шиг мэдрэмжийг яг ганаг улс төрөөс өнжих үед ингээд авч исэн л гэж бодоод тэр нь одоо их аймаар бусад хүний хувьд бол тийм чухал биш л байх л та. Миний хувьд бол айгүй чухал байсан. Яг гэвэл 2 том охин Америкт сургана. Одоо би 3 дахь хүүхдээ сургаж штэ. Хүү маань одоо Америкийн одоо нэгдсэн улс руу явж сурах мөрөөдөлтөө гэдгээ илэрхийлж исэн 13 настайдаа. 2 охины төлбөрийг өстой яах вэ гэл одоо ингээл ямар бизнес хийдаа гэд би яг ингээд бодож исэн он жилүүдэд 3 дахь хүүхэд маань 13 настайдаа. Би ийм мөрөөдөлтөө гэд ингээд тэмдэглэл бичсэн байсантаа би нүүр тулж исэн. Тэгээд тийм хүчит яг ээж хүн шийдвэр гаргах хэрэгтэй байдаг. Ер нь бид нар ганцхан миний асуудал биш. Би энэ асуудлыг ярилцах хэрэгтэй юм байна. Нээлттэй энэ сэдвийг бол бид нар ингээд айгаал, цутаагаал тэ ичээл одоо тэр сургуулиудын төлбөрийг төлж чадахгүй байгаа нь одоо хариуцлагагүй зүйл гэж хэд одоо ичих хэрэггүй. Яг бол ер нь нэг жил хүүхэд маань тэтгэлэг авсан ч ер нь Америкийн их сургуулиудыг бол сайн сургуулийг бэчлерыг тэнцээд суралцаад төгсөж чадвал хамгийн сайн боловсрол байдаг хгүй. Би энэ дээр бол бүр маш өөрөө нөгөө ихтгэлтэй байдаг учраас хүүхдүүдээ
мөрөөдсөн л бол тэрэнд нь ингээд туслах хэвээр энийг яг бид нар бүгдийг яг хийж өгөх хэвээр зүйл гэдгийг одоо боддог. Тэгээд нэг жилийн амжиргаагч гэсэн төлөхөд бараг 100 сая төгрөг болдог байхгүй. Одоо айтаахан сургуульд сурах гэвэл тэр кампустай амьдрах хэвээр тий. Тэгээд кампустай meal plan буюу нөгөө хоолыг бас ингээд давхар аваад өгвөл зүгээр. Яг гэвэл 18 настай хүүхдэд мөнгнөөс илүүтэй эрүүл мэнд чухал гэдгийг ээч хүн л ойлгох шүү дээ. Миний хүүхэд яг ийм аюулгүй орчинд тайван амгалан одоо бидний тэр санхүүгийн асуудлаас болоод ингээл яаж мөнгө олох вэ те? Яаж мөнгөө хэмнэх вэ? Яаж одоо цагийн ажил одоо хууль зөрчөөд хийх вэ гэдэг бодлыг тэлгэхгүйгээр л үр хүүхдээ нэг их сургуулийг нь төгсгөж чадах юм бол тэр хүүхдээ ирээдүйд маш том хөрөнгө оруулалт, маш том боломжийг олгож байгаа хариуцлага гэж би хувьдаа ер нь ойлгосон. Тэгээд би бол яг 17 онд бизнес хийе. Маш сайн хийх хэрэгтэй. Энэ дөрөв хүүхдийг төрүүлсэн л бол бит хоёр энэ мөрөөдлийг үүсгэсэн бол тэрийг хариуцгал ёстой. Тэр засаг бид нарт ингээд дөрөв хүүхд гаргалсан гэд төрүүлсэн гэд одоо алтарт ихе одоо өгч байгаа шүү дээ. Тэгээд тэр бол ингээд асуудлыг шийдэхгүй шүү дээ. Тийм биз дээ. Ингээд сайхан л хүндлэлтэй. Би бол одоо ингээд 15 онд ихе одоо авч илаа. Тэгээд тэр одонг дагсан хариуцлагыг би өөрөө л өөрөх болохоос ш хэн нэгэн миний өмнөөс одоо тэр хүүхдийг төрүүлээгүй. Одоо тэр хүүхдийн ирээдүйд надаас илүү хариуцлага хүлээх хэн нэгэн байхгүй л байхгүй. Тэгэхээр энэ дээр яг аав ээжүүдийг хэрвээ хүүхдтэй тэгээд хүүхд маань ингээл хичээж байгаа бол тий ингээл өдөр шөнөгөө сууж иж тэр оноонуудыг тултал нь авч ижил тэр сургууль дээр нь ордон шүү дээ. Тэрийг ямар нэгэн эцэг их шийдэхгүй Монгол улсын боловсролын сайд шийдэхгүй байхгүй юу? Тэр хүүхэд тэр сургуульд тэнцэнэ гэдэг бол тэр хүүхдийн олон жилийн мөрөөдөл, олон жилийн хүч хөдөлмөр байдаг. Одоо та нарын ч гэсэн одоо maybe дараагийн 10 жилийн амьдралын карьерийн чинь нэг хэсэг хүүхдийн боловсрол байх л болно. Тэгэхээр би энэ дээр бол энэ алтарт ихчүүд энэ олон хүүхэд төрүүлчихсэн гээд төр засаг ихчүүд гэр бүлүүд бахархаас илүүтэй ардан дагсан нөгөө хариуцлага хүүхдийн маань ирээдүй бас биднэрт ямар нэгэн зүйл одоо сануулж байгаа шүү гэдгийг л одоо өөрөө туулсан учраас тэрийг ингээд эргэцүүлдэг учраас ингээд нээлттэй ярилцжээ гэж боддог гэсэн. Монгол хүүхдүүд сайн сургууль сурах хэрэгтэй шүү дээ. Бид нар яг одоо нийгмээс солиод тий 30 гаруй жилийн л бизнесийн төвхтэй улс орно шүү дээ. Яг үннийг хэлэхэд тийм үстэй 90 оноос хойш том одоо үндэсний корпорациуд одоо л нэг ийм 30 жил 30 гаруй жилийн түүхийг бүтээж штэ. Тэгэхээр энэ Монгол улсыг цаашид авч явах, Монгол улсын эдийн засгийг ингээд үрч авах энэ том бизнесийн төлөөллүүд энэ хариуцлагатай хүмүүсийн ард талд дахиад л өөрөө хөвгт байгаа шүү дээ. Second generation тэр бизнесийг бүтээж болно. Тэр бизнесийг өв залгамжлаад авч явах бидний үр хөөхд ирээдүйг хойч бэлтгэгдсэн байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр дэлхийн маш хурдтай хөгжиж байна. Монгол улс хөгжиж байгаа. Developing country гэдгээ одоо бид нар одоо дургуйч гэсэн хүлээн зөвшөөрөөд бусдаас суралцах бусад биднээс төрүүлж авч байгаа 100 жилийн 200 жилийн бизнесийн түүхтэй ард түмэн тэр хүмүүс хэрхэн хойч үе бэлтэж байна. Улс орныхаа ирээдүйг хэрхэн бэлтэж байна гэдэгтээ бид нар адилхан хөл нийлүүлж ижил одоо 60 настай, 70 настай, 80 настай бидний амьдрал утга учиртай харахалтай байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр ийм өнцгөөс би ерөнхийдөө тэр ус төр зүтгэн балансаа хийтаалт нэг зүйлд хитрхи фокуслаад тий 1-2 чухал зүйл үнэт зүйлстэй хөтлөгдөд явж байхдаа хүн амьдралын бусад чухал зүйлсээ орхигдуулдаг шүү. Бити тэгээсэй л гэж одоо бусад хүмүүстэй ингээ ярилцдаг болоод байгаа л та би. CUGT Mongolia доторөөхөө шатааж илүүдэл чингээ стрессгүйгээр хайж эрүүл галбирлэг биеийг үтээцгээе. Чи мэрэгсэн зөвлөгөө үйлчлэгийг авахд хялбар боллоо. Lowmax аппликейшн нь салбар бүрээр мэрэгсэн хуульч өмгөөлөгчтэй цаг захиалан шууд холбогдох ухаалаг туслах платформыг Монголд анхдагч болгон нэвтрүүлж байна. Lowmax. Ер нь би ингэж их нэвтрүүлэг интернетч ордгоо. Манай нөхөрч бараг битүү морь гэхүүд төрчийнхаа
Хүмүүс ингээд ямар гэр бүлтэй болоо гэд ингээд нэг сайн мэддэггүй. Тэгэл тэр нь надад бол амар эдэг гэл ингээ яваад иж болохгүй. Би бас энэ олон жилийн амьдралынх нь ард яг ингээ бүх алдаа оноо тэр тэмцэл тийм мөрөөдлийнхаа төлөө хэрхэн бит хоёр хоёулаа л хамтдаа зүтгэж байгаа байхгүй. Адилхан л үзэл баримтлалтай тууштай байдаг. Тэр зан чанарт нь бол маш их нөгөө төвчээр нуугдж байгаа гэдгийг би л одоо мэдэн дээ. Одоо бас хүн бол сайн мэдэхгүй шүү дээ. Энэ олон жилийн ард зөндөө зүйл явж идэг байхгүй. Асуудлууд, төвчээр тэгэл альва зүйлд яг боор суртаа хандах. Тэр болгоны цаана ч гэсэн гэр бүл үр хөхөд одоо мөнгө санхүү, карьер бүх зүйл дээр л хүн өөрт тулгамдсан тэр золиосуудаа хариуцаал явах хэрэгтэй. Юу нь л өөрөө өөртөө хариуцлагатай хандах гэж одоо бид нар ярьдаг болсон шүү дээ. Одоо өөрөөсөө гадна одоо таны ингээд одоо хүүхдүүдээс эхлээд эхнээсээ ингээд гэр бүл зохиогоод эхэлж байна. Тэр одоо та мэдээж ингээд хүүхдүүдтэй гэр бүл бүрэн бүтэн байхын тулд хамт байхын тулд яг ямар зүйлүүд дээр анхаараарай та хэлж гин тий. Юу гэж зөвлөж байгаа бол тэр эртхэн энэ дээр анхаараарай гэдэг талаас нь тий. Тэгэл хүн ер нь нэг юм өөрчлөгддөггүй гэж би бодоод байгаа байхгүй. Одоо ингээ өөрийнхөө л одоо амьдралыг ингээ харж штэ. Одоо заримдаа ингэдэг байхгүй ингээл бүр хүүхдээ хасаал нөхөртөөгөө суугаал тэгэл одоо ингээл 20 30 40 жил ингээ амьдарсан гэхээр зарим хүнд бол нэг тийм сонин юм шиг тий тааг ууч юм шиг нэг юм худлаач юм шиг тэгэл ой тийм амьдрал гэж үедээ зөрчилгүй байна гэж үедээ гэж тэгж санагдах байх л та. Тэгэхээр би ч гэсэн энэ талаар би боддог байхгүй юу. Нэрээ ингээл бусад тасууд ингээл гоё ингээл анхны хайртайгаа гэрлээгүй ч хүмүүс ээж байгаа шүү дээ. Тэгэл нөгөө анхны хайр гээл ингээл дурсамжуудаа ярилцал тэр ч гэсэн бас л нэг гоё ас жаргал шүү дээ. Тэгэл хоёлаа гоё түүхээ хуваалцаж байгаа зөндөө хүмүүстэй би нөгөө санал нэг байдаг. Тэгэхээр хүн өөрт ирсэн үүрэг хариуцлага хувь тавилан яг автдаг юм байна гэж боддог байхгүй. Тэгэхээр зан чанарын хувьд бол би одоо өөрийгөө ажиллахаар би ерөөсөө нэг юм өөрчлөгддөггүй л байгаад байгаа байхгүй юу. Тэгээ би нэг юм хүүхдүүдтэй ч нэг юм ингээрээ тэгээрээ хичээлээ хийгээрэй ч гэж би бараг хэлжсэнаа бараг ингээд нэг санахгүй. Одоо ч гэсэн би нэг тийм хүнийг яг ингээд нэг захиран тушаах төлөвтөр би нэг амьдрахгүй мөн чанартай л хүн юм билээ. Одоо би бизнес хийж гэн бас community хөгжүүлж гэн тий сүүлийн 8 жил бол би бүх насны хүмүүстэй ингээд харилцаанд ороод ажиллаж үзэж байгаа байхгүй юу. Тэгээд лидер хүн, удирдагч хүн, CEO ч юм уу тий компани захирал гэдэг бол маш том ялгаатай гэдгийг л одоо хэлмээр байна. Одоо би ч гэсэн яг хүүхд маань гэрлээд амьдрал зохиох одоо үед нь яг ингээд өөрийгөө хajиглахаар би яг ингээд охиндоо яг ингээд захиран тушаах өнгөн дээр ингээд юм хэлэхгүй байхгүй. Одоо миний хөө тийх ёстой шүү тий ээж хүн ийм байх ёстой одоо ингэдэй шүү гэл ингээл нэг юм яриад ахгүй байгаа байхгүй. Тэгэхээр миний хувьд болохоор би ер нь юм нэлээд тийм тууштай ийм ажилсаг хүн. Би бол ингээ гэрээ үйлчлэгч одоо амьдралтаа авч үзээгүй. Одоо манай үеийнхэн бол ихэнх нь тийм байгаа болов уу гэж бодож байна л та. Бид нар чинь хэн байсан бэлээ те 90 онд бид нар бүгдээрээ л зах зээлд ингээ тов хоос орж ирсэн шүү дээ. Тэгээд бүдий болтлоо ингээ хичээсэн өөрснөө бүх амьдралыг босгож ийн хажуугаар нь гэр бүл дүүнер те эцэг ихтэй ч гэсэн ийм халамж туршигтай байхаар хичээж одоо энэ амьдралыг ингээ туулж байгаа байхгүй. Тэгэхээр би бол ерөнхийдөө ингээ өөрөө илүү ингээ хийдэг ээж байхгүй ингээл өөрөө гэрээ цэвэрлждэг өглөө эрт босоод би яг ингээл нөхрийнхаа одоо хүмүүс ингэдэг байхгүй энэ ус төрч хүний гэргий байх чинь нэг том асуудал цагаан цамц угаах байгаа шүү дээ. Өдөр болгон цагаан цамц костюм тэгэл маш гоё цэмцгэр тийм гоё зангиатаар хүнийг одоо бид нар тэр парламентын ордонд харж байгаа шүү дээ. Тэгж ёстой. Тэр цагаан цамцыг эндүүтг нь бол миний хувьд бол хизэж тийм төвөгтэй ч юм уу тий залхуу хүргэм ч юм уу ингээл нэг юм ятраад байна гэсэн тийм мэдрэмжийг өгдөггүйгээр би ингээ хийдэг байгаа байхгүй юу. Одоо энэ олон жил учраас одоо би тэрийг үнэлэх гэж одоо тань стил өнөөдөр ингээл би айгуу дуртагаар ингээ хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр миний охин миний тэр ер нь л намайг л дуурайна да. Ер нь би тэгж хардаг. Ээж нь ингээл
хоб азаал тий. Айгу ингээл их юм яриал. Тэгэл ингээл хүмүүлаал. Тэгэл ингээл шоудаад ч юм уу тий. Ингээд суугаад байвал тэр хүүхдүүдэд би одоо тэрийг л харуулж ийн үсттэй тий. Тэгэхээр ингээд илүү хичээгээд одоо гэрээ цэвэрлээл өглөө босоод ингээл нөхрөө хүүхдүүдээ нэг юм зөв хоол идээд өглөө зөв эхлүүлээсэй ч гэдэг юм уу тийм л нэг жижигхэн одоо бодол жижигхэн дадал зуршил жижигхэн манлайлал одоо надад одоо байгаа штэ өөр юм байхад тий бидний амьдрал энгийн учраас тэгэхээр энэ бол хамгийн том хүүхдтэй хэлж байгаа биеийн хэлэмжээрээ манлайлалаараа хэлж байгаа аюул том сургаал болохоос биш одоо миний үгэнд ороод одоо энэ Z generation шал өөр ахгүй юу би сүүлийн 8 жил ер нь бол бизнес хийсэн борлуулалтын салбарт нэлээд юм хүмүүсийг сургасан байхгүй юу аюух сургалт хийсэн тэгээ би дандаа залуучуудаар ч 1000 гаруй залуучуудаар ч ажиллаж үзсэн тэгээд ажиллаж байхад тэд нар юм өөр ахгүй юу тэд нар бүр үнэхээр өөр надаас илүү юм хурдтай байна надаас илүү хөрөх чадвартай бүр үнэхээр өөр төрөөд байгаа хгүй энэ үеийн хүүхдүүд тэгэхээр би одоо ингээл миний охин тэгэрээ гэж ярихад яг хүлээж авах хэсгийг нь ч сайн 100 ихтэй биш байна л да тэгээд аль болох ингээд жоох ингээд хан мөргөх үед нь ч юм уу те тийм шүү ээж нь ч гэсэн одоо яг ингэж боддгоо эмэгтэй хүнд одоо ийм үеийг яг ингэх шаардлагууд тулгардаг шүү гэд ингээд илүү гоё юм үйл хөдлөлөөрөө өөрөө байгаа байдлаараа л тэр хүүхдийнхаа рол модель байвал илүү зүгээр юм уу тэд нар илүү хүндэлдэг юм уу даа л гэж одоо боддог ингэрээ тэгэрээ гэд ийм яг захиран тушаах төлөв дээр үг хэрэгжилж байгааг баг сонссон хүн их ховор болов гэж бодож байна. Миний намайг таньдаг хүмүүс ч юм уу манай гэр бүлийнхэн намайг таньдаг гэвэл миний л дотны хэдэн хүн байгаа шүү дээ. Эсвэл надтай харилцаж үзчихсэн тэр хүмүүс ч гэсэн ингээд нэрэл тиймдээ гэж бодох болов гэж бодоод. Тэгэхээр би тэрэндээ илүү юм дуртай байгаад байна л да. Яг 40 хүртлээр бодож ирсэнгүү. Тэгээд тэрнээс хойш ингээд илүү хүн удирдах хариуцлага өөрөх тий. Тэгэхээр би яг өөрөө л жорлонгоо угаасан үедээ л өөрийгөө манлайлагч гэж үзээрэй л гэж чин сэтгэлээсээ би яг залуучууд ч юм уу өөр хүүхдтэй ингээд үгээрээ биш ч гэсэн ингээд нэг биеэрээ үйлдэлээрээ хин үнцэнтэй л гэж боддог. Манлайлал гэдэг бол хийх биш, заарч зааварлах биш, илүү тийм харуулж өгч байвал хүн яг хүндэтгдэг байхгүй. Та үнэхээр өглөө эрт босоод ингэж чаддаг үнэхээр баярлаа гэдэг үгийг сонсдог би. Тэгэхээр хүүхдүүд маань ч гэсэн тэгээсэй л гэж бод. Гэтэл би одоо хаяа хүүхдүүдтэй ч юм уу нөгөө залуухан ээжүүдэд одоо бол хүүхэд өсгөх бас их миний нөгөө хүүхдүүдээ өсгөжсэн үс өөр болчиход байгаа шүү дээ. Төгжрөл ямар байна? Агарын бохирдол ямар байна тий? Хоолны шин тэжээлийн асуудал дэлгүүрт зарагдж байгаа энэ их далд сахар бидний санаа зовох асуудлуудыг би биш одоо нийгэм тэр чигээрээ ярьж байна. Бидний хүчтэлийн статистик харуулж байна те хүүхдүүдийн яг бодит яг эрүүл мэнд ямар байгааг би биш бүгдээрээ л харж байна. Тэгэхээр илүү хүүхдэд цаг зарцуулах хэрэгтэй тийм цаг үед би хүүхэд тасрагч авч байгаагүй. Би хинээрч туслуулж байгаагүй. Гэрээ үйлчлэгч болстой дэмий зөвл гэж би бол зөвлөхгүй. Гэхдээ би яг хүүхдээ ээжүүд нэг 2-3 нас хүртэл хариуцаарай л гэж хэлэх дуртай. Яг тэр хүүхдийг төрүүлсэн л олжээ. Нэг 2 жил хайрлаад яг ээжийнх нь тэр өглөөний цай 2 нас хүртэл ирэн хүний дархлааны систем тэр микробиом энэ ингээд яг бүрдэж бий болдог ясны хөгжил ч гэсэн ер нь 2 нас хүртэл айгүй анхаарах ёстой цагууд байдаг гэдгийг би одоо сүүлийн нэг 8 жилийн эрүүл мэнд талдаа нутришн талдаа ингээд судалгаа хийгээл юм уншаал өөрөө суралцаад яваад байгаа байхгүй. Тэгэхээр чин хэлмээр л байгаа байхгүй. Тэгээд би тэрэнд илүү ээж байж ижил хэдий сайн ингээд өөр хүн асарч байгаа ч гэсэн тэр хүүхдийн тэр иммунит дархлааны систем бид нар чинь ингээд байглаасаа заяасан одоо их үр хоёр штэ. Тэгэхээр хүүхэд өвдөхгүй байх, дархлаа нь өндөр байх энэ төр яг ээжийн тэр тэрвэрлэлт, ээжийн тэр гоё дулаахан харц те тэр ээжийнх нь бэлтэж өгч байгаа чин сэтгэлээсээ бэлтэж өгч байгаа шин тэжээлтэй хоол хүнс
их хүний тэр өөрийнхөө төлөө яг сэтгэл хангалуун ингээд юу ч ингэж 100% итгэлтэйгээр ингээд хүүхэд маань гоё эрүүл байна шүү гэж бодож байгаа тэр бодол энерги аюул чухал гэж бодоод байгаа. Тэгэхээр гэрээ цэвэрлэхгүй байж болно. Одоо гэр муухай айлаа гэд нэг тийм маргааш нь ингээд цэвэрлчих болно шүү дээ. 7 хоногийн дараа ч юм уу. Гэтэл яг хүн энэ өөр хүүхдээ өсгөхтэр битээ цаг зарцуулахаасаа одоо хоошоо суугаараа тэр хайр бол одоо нөхгүй шүү гэдгийг л одоо юу ойлгоод байгаа байхгүй. Ялангуяа ингээд хүүхдүүд хийсвэрээр төрөхөд хүртэл аюул том их зүйлсийг алдчихдаг гэдгийг ээжүүд ингээд уншаасаа, судлаасаа хэрвээ ингээд тийм завгүй бол тэрийг ярьж байгаа хүмүүсийн гоё подкастыг ч юм уу тий танаа подкастыг ингээд төвчрөл дотор ингээд сонсоод явж байгаасаа гэд тийм өнцгөөс би бас чиний урилгыг баяртай хүлээж авсан байхгүй. Бид нар одоо нэлээд одоо амьдралд төлөвсөн нас байна. Хэдийн ус төрчийн гэр бүлчсэн одоо байгаагаар л байх хэрэгтэй хүн. Тэгэл тэр олон түмэн өөрөө шүүшдтэй. Одоо 1000 одоо би нуутлаа гэж яахын, өөрийгөө магтлаа гэж яахын. Тэгэхээр яг ил тод нээлттэй байх зарчим хамгийн зөв гэж боддог. Бизнес дээр ч гэсэн, амьдрал дээр ч гэсэн. Тэр гэр бүлийн хувьд ч гэсэн гоё. Зөв түүхийг бүтээсэн бол юунаасаа ичхийн, юунаасаа тэрнээс эмзэглэхийн ингээл гоё. Өөрийн түүхэн л үнэн байвал тэгэл хүн гоё л амьдрна гэж боддог. Тэгээ гоё ярилцчих хэрэгтэй. Болцчих хэрэгтэй. Чатдаг зүйлээрээ манлайлал шеринг хийх хэрэгтэй. Ер нь энэ цаг үе аливаа зүйлийг хуваалцах чадсан хүн л бас жаргалтай амьдардаг, амжилтанд хүрдэг ийм цаг үе болчиход байгаа. Эдийн засгаар ч гэсэн яг тийм шеринг экономи маш тренд болж байгаа. Тэр бүх салбартаа л адилхан гэж бодож байна. Хүний амьдралч байна уу? Эдийн засгийн амьдралч байна уу те? Тэг л адилхан шүү дээ бид нар. Тэгээ хоёулынгийн ярилцах цаг маань ерөөхдөө дуусах чинь. Тэр надад сүүлийн асуулт маань болохоор би бас таныг энэ талаар илүү гоё ярьж ирснийг өмнө нь сонссон учраас нөгөө амьдралын план гаргах тухай нэг та ярьж байсан шүү дээ. Тэр талаар бас манай үзэгчид сонсоосай. Энэ талаас бас нэг яг өнөөдөр үзээд те бас өөрийнхөө ирээдүйд төсөөлөө тооцоолоо гаргаад нэг бодоод үзээсэй гэж бодсон юм. Тэгээ би танаас тэр амьдралын план гэдэг талаас нэг нэрт хуваалцаач. Одоо тэр амьдралын план гэхээр ингээд хүмүүс нэг л гоё юм зааж өгөх гэж энэ да. Тэгвэл бэлэн план панк гэдэг. Гингүүд ингээд би дагаж хийгээл ингээд гоё successтай ч юм уу эрүүл сайхан амьдрах гэдэг юм шиг юм гоё асуулт байгаа байхгүй юу. Тэгээ яг энэ гоё асуултны агуулгын үед хоёлаа ярьжсэн болохоор нэлээд тийм хүнд сэдв ингээд хөндөгддөг те. Ялангуяа монголчуудын одоо нэг юм уламжлал түүх соёл дотор нэг юм амны бэлэг гэлтэй ингээд муу яр гэл ингээд альва зүйлийн төгсгөлийг бид нар ингээд нэг ярилцдаггүй юм шиг санагддаг байхгүй юу. Бизнес төр ч тийм байдаг. Би яг юмыг дандаа ингээд мөнгөтэй холбож яриаддаг юм эдийн засгийн хүн болчиход байгаа байхгүй юу. Монголд бол ингээд бизнес хийж гин хүмүүс ингээд компаниг нээж гин гарах арга нь байдаг байхгүй юу. Дампуурлын талаар хууль эрх зүйн орчин маш дутагдaltaа. Энтер хийгээд орсон бол хүн ингээд болж болно те exit-гээ гарах тэр хаалга өөр тоглоомын дүрм тодорхой хэвчээхгүй. Яг энэ шиг зүйл одоо бид нар яг би яриад байгаа байхгүй юу? Сүүлийн одоо хэдэн жил. Тэгээ би гадныхантаа ингээд бизнес талаар ингээд менторинг ч юм уу те тренингээ сонсоол подкаст сонсдог ч юм уу. Сүүлийн үед жоохон яриад байгаа. Тэгээ би чамд ирсэн шүү дээ. Тэгэхээр ийм байна. Би бас ингээд нөгөө олон жил ингээд хоёлаа ус тур гэл хит ингээд далигаад нэг зүйл дээр хамаг бооцоогоо тавиад ингээд баланс алдчих жилдээ би нэг удаа ингээд өвтчихсэн байхгүй юу. Чи бол хэрэг сонсоогүй ч гэж магадгүй. 2009 онд би нөгөө Сингапурт сурж байхдаа нэг удаа ямар ч шалтгаангүй аягүй ингээд өвтчихсэн байхгүй юу. Тэгээ бүр ингээд сэхэнд ороод бүр бараг 10 гаруй хоног ингээд сэхэний тасагт ухаангүй ингээ байж үзчихсэн гэхүү дээ. Тэр бол айгу тоглоом биш байхгүй юу? Би их л азар ингээд амьд үлдсэн гэхүү дээ. Тэгэл тухайн үед бол ингээл нөгөө яг юунаас болоод байгаа нь мэддэхгүй дээ. Хүнд ингээл шок болоод хүн халуураал ингээл очингууд тэр үед нөгөө H1N1 гэдэг вирус Сингапурт бигдэлттэйсэн байхгүй. Тэгэл тэр юм болов гэж очиж байгаа шүү дээ халуурангууд. Тэгэл тийм нөгөө ханиадны вирус стрик байсан болохоор тэгэл ингээл явангууд тэр биш гэл ингээл онш тодорхохгүй босрол намайг ингээл бараг эмчлээд дуусныхан дараа
намайг өвтгсөн зүйл бол ингээд шумуул байгаа байхгүй юу. Тэгэхээр би тэгэхэд бол нэг арай 40 хүрээгүй. Тэгэл ийм нөгөө нэг ийм төвтэй амьдардаг одоо залуу насныхаа ирч хүчээр өөрийгөө тийм илүү тийм эрүүл мэндэд анхаараагүй гэдгээ мартцсан л ингээл юу их хитрхи олон цагаар суусан ч юм уу те ядарсан ч юм уу тэгээд явж байхад яг ингээд хүний цусан дотор ингээд аль дээр үед ингээд хазуулсан ингээд шумуулны вирус явж идэг байгаа байхгүй бидний тэгээд яагаад би тэгж хэлж гэнэ вэ гэхээр би нөгөө 5 сард Монголд ирж амраад тэгэхэд нөгөө ерөнхийлөгчийн сонгуультай жил таарад нөхрөөгөө дагаад бараг 20 доног ингээд нөгөө ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлаар ингээд сурталчилгаа хийж ингээд 20 тоног явж ирээл тэгэл сонгуул нөгөө дуусаад би сургуультай явж байгаа шүү дээ. Тэгэл 7 сард үүдэж байгаа. Тэгэхээр яг тэр намайг хадсан шумуул одоо тэр бүс нутагт амьдардаггүй шумуул байгаа байхгүй Сингапурт. Зүүн Дааз байхгүй. Тэгээ яг манай тэр Орос эсвэл Австралид ч юм уу тэр зүг рүү ингээ байна гэдэг нь ингээд гараад ирж байгаа байхгүй. Намайг итгэснээр дараа шинжилгээ мань гарч иж байгаа шүү. Ерөнхийдөө дажгүй ингээд үедээ тэр чинь мэддэхгүй явж ирсэн аа. Яг ятраал одоо тэр их хичээл хийдэг ч юм уу ингээл их ачаал аваад ингэх үед нь нөгөө ханаад хүрснээс ч болд юм уу тэр дарангуулал гарч ирээд хүн тийм илтөв тийм эрсдэл төртдөг байгаа байхгүй. Тэгээд би бүр үнэхээр шок тэр одоо юм ингээд даваад гараад имчилгээгээ ингээд хурдан идэгрээд ингээд босоод ирэх хэмжээнд миний эрүүл мэнд байсан тулдаа би одоо ингээд ацтайсан гэсэн. Хэрвээ би одоо 40 эдэн настай ч юм уу 50 эдэн настай тийм кейстэй тулгарх юм бол бас харах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр би энэс улбаалаад ер нь л хүн тэр эрүүл мэндээ бүх зүйлдээ ингээд нэг цаг зарцуулаад өөртөө энэ биетэйгээ те ярилцаж явах хэрэгтэй. Олон өдөр ингээд өвдчөөд ингээд буцаад ингээд хэвийн амьдрал руу орно гэдэг бол маш их зүйлийг хүнээс шаарддаг байхгүй. Тэрийг одоо тэгж өвдөж утсан хүн л мэднэ. Өвдөж үзээгүй ч юм уу хүн бол ойлгохгүй штэ. Би зовж гин гэд ингээд хүн амнаасаа үг гаргахаар би дотроо боддог байхгүй. За зовлон гэдэг чинь энийг хэлдэггүй шүү. Хүн яг ингээд тэр амьдралыг буцаад ингээд гоё эрүүл саруул те. Болохын тулд хүнд аягүй хөвчээр одоо үгээр илэрхийлэхээ аргагүй тийм зүйлс болоод өнгөрдөг байхгүй юу. Тэгэхээр энийг л би одоо битгий тохиолдосоо гэсэндээ бас хүмүүсийг эрүүл байхад нь яриад байгаа. Тэгэхээр хүн амьдралын төлөвлөгөө ч гэдэм үү тэр өхлийн төлөвлөгөө гэж одоо муухагаар ярил гадныхан бүр энийг ингээ хийдэг болцсон. Тэгээ би энэ сэдвийг айгүй эмзэг байх болов гэд ялангуяа манай аав чир одоо нэг 80 гаргаад явж байгаа тийм маш их зочид авдаг, гэрэн тийм гоё идэвхтэй амьдралтай. Тэгээд аав ээж хоёрыгаа одоо би яг тэр гадны тэр мундаг 100 наслаад байгаа тий японочууд, солонгосчууд энтрийн ярьж байгаа тэр зүйлсийг бас ингэ хүлээж авах болов энэ хоёртой би ярилцаж үзэх хэрэгтэй юм байна. Хэрвээ миний аав ээж хоёр ингэ хүлээж авбал би бусад хүмүүсийг хүлээж авах юм байна л гэж бодно шүү дээ. Тэгээд би аав ээж хоёртойгоо ярилцаж үзчихсэн байхгүй. За аав ээж хоёр та хэд насламаар байгаа вэ? Энэ талаар бодож байгаа юу? Гурлаа ярилцъя гэх тэгэнгүүт яг ингээд тоо хэлнэ гэхээр одоо бид нарт ч айгүй хэцүү хаац тий. Одоо би ямар 100 наслан 70 наслан гэлтэй биш тий мэдхгүй штэ. Тэгэхээр энийг бол ингээд хариуцлагатайгаар ингээд төлөвлөлтөг болцсон юм байна гадныхан. Тэгэхээр одоо жишээлбэл нэг юм миний ментор гэдэг хэвгүй тэр хүмүүсийн ингээд надад ярьж өгсөн жишээ бол тэр улс оронд байгаа хүмүүс бол ингэж байгаа хэвгүй 88 99 2 3 4 гэдэг ийм томьёог бид нар хэрэгжүүлдэг гэх. Тэгэхээр би нөө тоо яадаг тоо юм бол гэдэг ингээд сонирхож байгаа. Тэнгүүд 88 хүртлээр эрч хүчтэй амьдрна гэдэг тийм төлөвлөгөө гаргасан байна. Тэгээ 99 хүртлээр бол одоо сүүлийн нэг 10 жил гэсэн үг шүү дээ. Тэрэндээ эрч хүч жаахан сулрна гэж байгаа байхгүй. Түүнээс биш ямар нэгэн одоо бид нарт тулгараад байгаа шиг те даралт ихсэн одоо үе мөч өвдөн одоо зүрх судасны өвчин, сахарын өвчин гээл одоо амьдралын нэг 70-аас хойш нэг 30 жилдээ хүмүүс 100 наслыг гээл айгүй юм хэцүү амьдрах гээд байгаа юм байна л та. Тэгэхээр тэрнээс зайлсхийсэн тийм планууд хийдэг болсон. Тэгэхээр 90 хүртэл айгүй гоё юм ирч хүч жоохон сулрна гэхээр одоо манай аав хоёр шиг ингээд аялах туртай хүмүүс бол жилд 2 аялдаг гэсэн бол 1 аялдаг ч болд юм уу те. Арай юм
ирч хүчээ жоохон сулруулаад тасгал хийдэг, алхахдаг байсан бол арай бага алхахдаг ч юм уу, хөнгөн тасгал хийдэг ийм байдал руу шилжээд тэгээ 2 3 гэдэг нь тэгээд одоо нэгэнт ингээд 100 насалчлаа штэ. Тэнгүүтээ 2 3 өдөр эмнэлэгт хандаад эмчийн хяналтанд ингээд эмнэлэгт байна гэж байгаа байхгүй. За тэгээд яах юм бол гингүүд 4 дахь хоног дээрээ насаарна гинэ. Тэгэхээр ингээд ийм төлөвлөгөөг ингээд илт тоод айгүй ингээд нээлттэй ярилцдаг болж байгаа юм билий. Тэгэхээр энийг би ингээд аав ээж хоёрыг сонсоод яах юм бол гэж ярилцсан чи аав ээж хоёр тийм шүү нэрэл энэ яг бидний боддог бодолтой адилхан байна. Би бол одоо ингээд айтаахан гоё та дээр ингээд нэг асруулж ингэж бас чээсээ зөөлөгчмөргүй л байна гэсэн л ганц бодол өгч хэлж байгаа байхгүй. Тэгэхээр эцэг их маань ингээд гоё эрүүл идэвхтэй те зөв хэв маягтай амьдраад байвал амьдралын чанарыг л чухалчилж гин гэсэн үг шүү дээ. Нөгөө миний хэлдэг түрүү чи нөгөө олон төрлийн баланстай эрүүл мэнд бүх зүйлсээ ингээд тэнцвэртэйгээр авч яваад тэр гоё чанартай амьдралыг бүтээж чадах юм бол нэрэл тэр амьдралын план төгсгөл ингээд бүх хүнд тийм их хүн сонсогдох байгаа ч тийм нэрэл бид нар ингээд emergency гээл заавал ингээл эмнэлэг рүү явж явах хэрэгтэй биш шүү дээ тийм байна. Зөв планаар амьдарч чадах юм бол нэгдүгээрт өөрөө зовхгүй шүү дээ тийм бүгд waахгүй хамгийн ихээр өөрөө зовно. Тэрийг бид нар ч ойлгохгүй тийм настай хүмүүс ингээд хэрхэн өвдөж байгаагаа 100% хэлэхгүй шүү дээ. Тэгээд үр хөвгт нь мэдээж яг ингээд туслах нь гол биш байхгүй. Аав маань ингээд өвдөж гин, ээж маань өвдөж гин, би асарч гин гэсэн филинг дээр хүүхдүүд хамгийн их одоо шанална үстэй. Өмнөөс нь тийм яаж өвдөж байгаа бол яаж туслах вэ? Яаж эрүүл болох вэ? Яаж эдгэх вэ гэл ингээл хэсэг хугацаанд хэдэн жилээрч тулдаг юм амьдралыг бид нар өнгөсдөхгүй гэдгийг л одоо амьдралын төлөвлөгөө гэж гадныхан яриад байгаа юм байна. Тэгээд бид нар энэ сэдвийг ингээд маш ийм эвтэхнэр одоо өөртөөгөө ч болтгой ярилцаад тэр төлөвлөгөөгийн трендийг нь дагаад эрүүл хэв маягтай хоолндоо тийм хөдөлгөөндөө ялангуяа оюун санааны хувьд бас жаргалтай эрүүл байхдаа бас анхаарч явах хэрэгтэй гэдгийг тэр нөгөө балансаас суралцаарсаа л гэж одоо уриалаад байгаа. Миний одоо хийгээд байгаа нэг 8 жилийн бусдад одоо ийм мессеж өгөхийг би хүсээд тэр нь ингээд айгу нээлттэй аль ч насны хүмүүстэй би яриаггүй судалгаа байна те гоё эрдэмтэд ярьж гэн хамгийн гол нь тэр хүмүүс илүү өндөр наслаад шүү дээ чанартай амьдарч чадаад байгаа тэр ард түмнээс бид нар бас суралцаад байгаа жижиг алтаануудаа засаад явбал зөндөө их юм үн цэн бүтээж болох юм байна гэдгийг л чинь уриалж байгаа. Тэгээд таныг хүн таалагдах гэсийг бол мэдэхгүй. Би таныг яг нэг надад анх яг тэр ярьж байгаад надад ямар бодол төрсөн бэ гэхээр бид нар чи яг одоо нэг амьдралын чанараас илүү амьдрах хугацаагаа л заримдаа бодорчны санаа зовдөг штеп. За нэг урт наслж байсан, эрүүл аж ахуйсан гэхдээ одоо нэг 80 хүрч хийсэн ч тийм эрүүл байж урт наслаад яг юу хийх гэж байгаа гэдгээ ерөөсөө бодох завгүй ингээ амьдраад тэгэнгүүт тэр нөгөө амьдралын төлөвлөгөө буюу өхлийн төлөвлөгөө гэж хэлэнгүүт би нөө эцсийн хугацаагаа хизээ байхад би хангалттай байна гэж тавьчих юм бол тэрнээс нь би яаж амьдрсан байвал надад үнцэнтэй утга учиртай хангалттай байх юм бэ гэдэг дээр хүн ингээ фокуслж чадах юм байна гэж ойлгосон байхгүй. Тэгэхгүй бол нөгөө тэр нь одоо дедлайн тодорхойгүй байхад хизээ юу хийн тэрийг яаж амжуул юунаас юу мэдрэх тэгээ бүх юм тодорхойгүй ингээ болчих гээд тий. Тодорхойгүй байгаа л хэвэл бид нар яг итгэл үнэмшилтэйгээр ингээ өглөө гэхлүүлэхгүй байгаа байхгүй тий. Гэтэл би бол одоо тийм зөв амьдралаа төлөвлөж чадж байгаа хүмүүс яг яагаад вэ гэхээр өглөөдөө яаж зөв эхлэх вэ тий. Өглөөний тэр ингээд энэ эдис үндэсний дараа сэрэхтэй яг юунд анхаарах хэрэгтэй юм. Одоо зөв хоолтын хүмүүсийн яриад байгаа яриаг зүгээр ингээд сонсоод өнгөрөх биш яг нэг зүйлс дээр нь ингээд мэдлэг болгоод тэрийгээ дадал болгоод ингээд явхаар хүн нөгөө монгол хүн нөгөө энерги тэр юунд бас хитэгдэг штэ энэ ерөөл тэр гоё амны бэлэг гэдгийг энэ зүйл дээр илүү хэрэглээсэй гэж бод. Би яг ийм өөрийнхөө хэрэгжүүлж байгаа тэр нөгөө лайфстайл ч юм уу тий өглөө босоод ингээ усан ч гэдэм үү тий тэгээд ашигтай бактери авах хэвээр тэгээд өглөөг бол уурдлаг хүнсээр эхэлж эдээсээ ингэж зөв хүнсээр хооллоо цэрээх хэвээр ч гэдэм үү ингээд ойлгочоод би ингээд идж байгаа хоол маань ч гэсэн надад аягүй сайн шингээд ч юм уу тэр итгэл үнэмшлээрээ бас нөгөө оюун санааны эрүүл мэнд маань маш ихээр юм баяжж цэнгэлэгдэж идэм байх. Тэгээд эерэг байж чадах юм бол
хүн илүү суралцах хандлагатай болж эхэлнэ гэдгийг бас тэр менторудаас суралцах нь айгүй зөв байна л гэж бод. Тэгэл одоо сүүлийн жилүүдэд нэг юм 10 дадлч гэдэг юм уу тий би тийм зүйлсийг яг Tencor гэдэг өөрөө яг хэрэгжүүлдэг байхгүй юу. Тэгэл намайг мэддэг одоо намайг одоо менторэ гэж боддог хүмүүст яг би өөрөөрөө тэр 10 дадлаа яг хэрэгжүүлээд ингээл амьдраад байвал айгүй надад таалагдж байна. Би happy байна гэдэг ч юм уу. Ингэж л харуулах нь зөв юм байна. Түүнээс биш ингээл юу ч байхгүй зүгээр л ингээл урт наслаач гэдэг юм уу тий. Тодорхой л байх хэрэгтэй. Яг би яг ийм бодолтой байна. Би ийм итгэл үнэмшлэл хинээс авсан юм. Тэр итгэл үнэмшлээ нээлттэй хуваалцаад тэгээд тэхийн тулд би одоо ийм зүйлсийг сүүлийн үед хийгээд байна. Энэ надад ийм гоё зүйлсийг ажиглагдж гин гэж ярилцаад яваад байх нь маш олон хүнд тустай юм байна даа л гэж бодоод байгаа. Жижигхэн л зүйлээс тэр олон жилийн тэр том үнэт зүйл, план, төлөвлөгөө гардаг шүү гэдгийг л өөртөө болоод үе тэнгийнхэндээ ялангуяа залуучууд бас энэ чухал шүү гэж хэлдэг болсон. За өнөөдөр ингэ цаг зав гаргаж ирсэн маш их баярлаа. Баярлалаа. Ярилцлагандаа урьсанд баярлалаа. Анхны л баг подкаст байлаа. Би подкаст сонсох дуртай. Баярлалаа.